Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын их хурл өргөн мэдүүлсэн ашигт малтмуулын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы 2006 оны 6 дугаар сарын 25-26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн уян гişиг ашигт малтмуулын нөөцлөсний төлбөрийг хэрэгжих хугацааг хойшлуулах саналын шалтгаан нөхцөлийн талаар Улсын их хурлын гишүүн өөрийн туяа тус хуулийн ашигт малтмуулын нөөцлөсний төлбөрийн өссөн нэмэгдэх хувь хэмжээний хэрэгжих хугацааг хойшлуулах асуудалд аж үйлдвэр эрдэс баялагын яамны байр суурь засгийн газраас оюу толгой төслийн өрөөнд хэрэгжсэн хэлэлцээртэй холбоотойгоор Онтэй компанийн талаар ямар нэг амлалт үүрэг хүлээсэн эсэх Улсын их хурлын гишүүн Очир Бат засгийн газрын шийдвэрийн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлөлтөй холбоотойгоор хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийн сонгуульн шалгуулалтаас их хэмжээний орлого төвлөрүүлж байгаа атлаа хайгуулын ажлыг өөрөө санхүүжүүлэн зохион байгуулах боломж чадахгүй байгаа шалтгаан мөн Монгол улсад хайгуулын ажил гүйцэх чадвартай хэдэн компани байгаа. Дэлхийн зах зээлд эсийн үнэ өндөр түвшинд хүрч цаашид эрэлт төлөвлөлтөй байгаа энэ үед өссөн нэмэгдэх ашигт малтмуулын нөөцлөсний төлбөрийг өөрчлөх шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн Жаргалан эсийн ашигт малтмуулын нөөцлөсний төлбөрийн талаарх засгийн газрын байр суурь Монгол Улсын их хурлын 2025 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилт оюу толгой компанийн хувь нөлөөлөгчдийн зээлийн үлдэгдэл засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хувь нөлөөлөгчдийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээнд ямар өөрчлөлт оруулах, хоримтлогдсон зээлийн хүүг хэрхэн шийдвэрлэхээр тохиролцсон эдгээр өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх хугацааны талаар Улсын их хурлын гишүүн Мөнх Соёл ашигт малтмуулын нөөцлөсний төлбөртэй холбоотой зохицуулалтын хэрэгжих хугацааг хойшлуулах болон болсон үндэслэл шаардлага ашигт малтмуулын тухай хуульд орж буй нэмэлт өөрчлөлтүүд ямар давуу тал үүргийг бий болох талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-ийн 2-ийн 1 зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 8 санал мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ийн 3 дахь заалтыг үндэслэн нэг зарчмын зөрүүтэй саналын томьёолыг эдийн засгийн байнгын ороогоор хэлэлцүүлсэн. Үүнд маркшейдрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг геолог уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож сунгах зохицуулалт маркшейдрийн тусгай зөвшөөрлөг эзэмшигч нь уурхайн олборлолт, хөр суулалт, хөдрийн олборлолт, овоолго, уурхайн төлөвлөлт, ашигт малтмуулын нөөцийн ашиглалтын байдалд хөндлөнгийн хараат бус дүгнэлт гаргах эрх үүрэг болон үйл ажиллагааны зардлыг төсөл хэрэгжүүлэгч гэрээний үндсэн дээр хариуцах бөгөөд хөндлөнгийн дүгнэлтийн үнэн зөв хараат бус ажиллагаанд мөрдөх заавар шаардлагыг наривчлан зохицуулах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналууд болон зөвшөөрлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл улсын их хурлд өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төсөлд давхцсан зөрчлийг арилгах саналуудыг бэлтгэсэн болно. Байнгын ороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэвлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг ашигт малтмуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусган хууль зүйн техникийн засвар өөрчлөлтийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон зарчмын зөрүүтэй саналыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ ашигт малтмуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх эдийн засгийн байнгын орны танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Ажлын хэсгийг танилцуулъя. Бүрээдийн даш бүрүү аж үйлдвэр эрдэс баялагын яамны төрийн нэр бичгийн дарга Гүнчин сүрэнгийн Намчин сүрэн